Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр дүү айл давталтыг ашиглана. Дурын тоон дарааллын хязгаар дотроос тоон дарааллын үр журийг олох бодлогыг та бүхэндээ хэрхэн бодох талаар тайлбарлаж өгье. За энэхүү бодлогыг бодохын тулд бид full тоон хэлбэрээр int гэсэн хувьцагчийг ашиглан эхлэх утгыг их гээ, дуус утгыг дуу гээ. За тухайн алхмаа бид компьютерийн keyboard-ноос авч болно. За алхмыг бол алх гэд нэрлэе. За харин дүү айл давталтай хувьцагчийг I-аар навъя. За харин үр жүр олох ёстой байгаа. Энэ үр жүрөө бид pro гэсэн хувьцагчинд хадгаж өгье. За product гэсэн үг. За ингээд бид printf функцаар шууд давталтын хязгаарын эхлэх утга. За эхлэх утгаа scan функцаар авъя. За scan функцийн дотроо бид хувь d гэж хүчээд давталтын эхлэх утгыг их гэсэн хувьцагчаар авах хэрэгтэй байгаа. Ингэхдээ бид их гэсэн хувьцагчийн өмнө end гэсэн тэмдэглэгээ бичгээ мартуу зай. Учир нь end-ийг бичихгүй бол одоо тухайн санахаа үүрээс компьютерийн keyboard-ноос утга авах боломжгүй болно. За үүний дараа бид давталтын алхам дуус утгыг авах хэрэгтэй байгаа. За дуус утгаа бид авахдаа хувь d гэж бичээд end дуу гэсэн хувьцагчаа оноож өгнө. Харин давталтын алхмын хувьд алхмыг бид алхмыг оруул гэж текстээ бичээд харин алх гэсэн хувьцагчаараа дамжуулж авъя. За одоо давталтынхаа үндсэн үйлдэл болох одоо I гэсэн хувьцагчинд эхлэх утгаа оноож өгнө. За энэ дээр I гэсэн хувьцагчинд их гэсэн хувьцагчийг оноож өгнө. Ингэснээр эхлэх утга маань компьютерийн keyboard-ноос авсан утгаар эхлэн гэсэн үг. За ингээд дараа нь давталтынхаа үндсэн нөхцөлийг бичнэ. За үндсэн нөхцлөө бичихдээ бид дуус утгаа өөрөнгөө алт дотор оноож өгөх ёстой байгаа. I гэсэн хувьцагч нь дуу гэсэн хувьцагчаас эрс баг буюу тэнцүү гэсэн нөхцөлийг бичиж өгнө. За энэ дотор нь давталтын алхам байх ёстой байгаа. Алхам маань I тэнцүү, I дээр нэмэх нь нэгэсэндээ бидний keyboard-ноос оруулсан алх гэсэн хувьцагчаар бол дамжин үргэлжлэнэ. За хэдүүлээ printf командаар давталтын маань эхлэх дуус хязгаар за алхам маань компьютерийн keyboard-ноос өгөөд ажиллаж болж гэнэ үү гэдгийг турш үзье. За эхлэх утгаа бид 13-аас 100-ийн хооронд 5 алхамтайгаар тоон дарааллыг хэвлэгээ үзье. За ажиллаж гин гэсэн үг. Энэ дээр маань текстүүд маань хоорондоо нийлээд буюу наалдаад хэвлэгдээд байна. За тэгвэл хооронд нь зай аваад ажиллуулад үзье. 13-аас 100 гэсэн тоог авлаа. Алхам маань 5. За ингээд тоон дараалал маань үнэхээр зөв ажиллаж байна. Одоо энэхэр эдгээр тоон дарааллуудыг хооронд нь үржүүлэх ёстой байгаа. Нэгснээ тоон дарааллын үр жүрийг олно. Эдгээр тоонуудыг хооронд нь үржүүлээд үр дүн гаргана. За эхний 10 тооны үр жүр бол 3,628,800 гэдэг санагдаж байна. За хэдүүлээ үржүүлээд үзье. Pro гэсэн хувьцагчинд анхны утгаа оноо. За энэ маань одоо үр жүрийг хадгалж байгаа хувьцагч байгаа. Энд анхны утгаа 1 гэж оноо. Тэг гэсэн утгыг ерөөсөө өгж болохгүй. Эхлэх утган дээр ч тгийг өгж болохгүй. Нэгсэндээ эхлэх утган дээр тгийг өгөөд Pro гэсэн хувьцагчид тэг гэсэн утгыг оноочих юм бол үр жүр тэг гарна гэсэн үг. За давталтын дотроо бид Pro гэсэн хувьцагч тэнцүү, Pro тэнцүү, Pro үржих нь I хувьцагч оноо зөгөөд цэг дарслаа тавина. За давталтын төгсгөлд бид printf функцийн дотроо эхлээд хувь d гэж бичээд тооны дарааллын үр жүр буюу одоо бактериал нь гэсэн үг шүү дээ, тийм үү? Үр жүр нь тэд гэсэн тоо байна гэдгийг хэвлэн гэсэн үг. За ингээд эхлээд бид нөгөө тоон дараалал маань одоо I байгаа. I дараа нь энэ дээр нөгөө тоон дарааллын үр жүр нь Pro гэсэн хувьцагч байгаа. Нэгэсэндээ бид I гэсэн хувьцагчийн утга маань нэгээр илүү гарах учраас хасах нэгийг оноож нэгийг хасчиж үндсэн утгаар нь гаргана. За ажиллуулад үзье. Эхлэх утга нь 1, доос утга нь 10. За давталтын алхам маань нэгээр яваад
эхний 10 тооны нийлбэр маань 3,662,000. За нэгсэндээ 3,628,800 гэсэн тоо гарсан байна. За миний бодсон бодол бол зөв байна. За ингээд одоо хэдүүлээ энэ тоон дарааллын үр журийг өнөөдрийн даалгавраар бол оллоо. За энэхүү бодсон бодолтой нэг товчоор тайлбарлах юм бол ерөнхийдөө бид нар давталтын эхлэх дуусах тийм үү? Алхмын утгуудыг эхлэх утгыг их, дуусах утгыг дуу, за алхмыг алах гэсэн өвсчүүдээр оноож авсан. Эдгээр утгуудаа бид нэр оноож өгсөн байгаа. I маань одоо давталтын дүү баял давталтын маань өнцөө өвсгч байгаа. Pro маань давталтын тоонуудын үр журийг олгож байгаа өвсгч байгаа. За ингээд I гэсэн өвсгчнээ бид нар эхлэлийн утгаа оноож өгөөд Pro буюу одоо үр жур олдох өвсгчнээ эхний утгаар 1 гэсэн утгыг оноож өгнө. За энэ үйлдэл дээр 10-11 мөрөн дээр үйлдэл хийхдээ бид нэр эхлэх утганд хизээж тэг гэсэн утгыг бол оноож өгч болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. За ингээд дүү while давталтынхаа биеийн дотор Pro гэсэн өвсгчээ оруулж ирээд Pro тэнцүү Pro-г үржих нь I гэдэг давталтын өвсгчээр үржүүлнэ. За энэ дээр ихэнх хүмүүс андуураад 1 гэсэн утгыг оноогоод өгчдөг. Хэрвээ нэгийг оноож өгөх юм бол давталтын үр дүн маань буруу гарна гэсэн үг. За нэгэсэндээ I 1-2-ыг бол андуурч бичдэг гэсэн үг. Тэгэхээр энэ бол I-аараа явна гэсэн үг. За ингээд давталтын алхмыг бол компьютерийн keyboard-оос оруулсан утгын дагуу өөрчлөх боломжийг энэ дээр 15 дугаар мөрөн дээр оноож өгсөн байна. Нөхцөл нь I-н дуусах утгаас эрс баг буюу тэнцүү гэсэн байна. За одоо энэ хүү нөхцөл маань хэдүүлээ мөр унгаагаад хэвлээд үзэх юм бол дараах байдалтай харагдана. Дахиад ажиллаад үзье. Эхний нэгээс 10 хүртэлх тоон дарааллын утгыг нэг алхамтайгаар өөрчлүүлэхэд үр жур нь дараах байдалтай гарч ийн. За тэгвэл дахиад ажиллуулъя. Нэгээс 10 хүртэлх тоон дарааллыг 2 алхамтайгаар буюу одоо үржүүлсэн сондгой тоонуудын үр жур нь 945 гарч ийн. За ингээд бид нэр өнөөдрийнхөө бодлогоор дурын тоон дарааллын үр журийг буюу нэгсэндээ дурын тоон дарааллын бактериалын утгыг хэрхэн дүү баял давталтаар C програмчлалын хэлэн дээр бичгийг та бүхэндээ тайлбарлалаа. Манай бичлэг танд таалагдсан бол манай бичлэгийг лайк дараарай, мөн сувгийг маань subscribe хийгээрэй, мөн бичлэгийг маань бусдад түгээж share хийгээрэй. За мөн манай Pro Easy Active маань технологийн хамтрагч байгууллага хайж байгаа. Та манай байгууллагатай хамтран ажиллахыг хүсвэл доорх 9917 2033 дугаараар бидэнтэй холбогдоорой. Анхаарлын тусанд баярлалаа. Дараа дахин уулзцгаая.